Сайн байцгаана уу? Ноологчуудаа хайр түгэе мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид худ ургуудаа хүндэтгэн дээдэлж хайр түгээ хийх хүссэн Цэндаяа шахихаа гэр бүлийн хүсэл дээр эрхэм худууд олох гомбожоо лавгсүрэндээ хэмээн хаягалсан онцгой гой мэдчилгээг уламжлах гэж байна. Мөн түнчлэн эрхэм жаргалдаа бас төрсөн өдрийн мэд хүргэж давхар баяр тэгээд бас талархлыг илгээсэн тэр сайхан сэтгэлийн илгээмжийг хамтдаа өргөн барьцгаая. Баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан баярлалаа та нартаа. Сайн байна уу? Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинхэн дугаараа яг одоо гомбожоо ихийнхаа өргөө цагаан гэрээс үргэлжлүүлж байна. Та хоёрт энэ өдрийн мэд хүргээ сайхан өвлжиж байна уу? Сайхан өвлжиж байна. Ах эгч хоёр маань бүр айгүй гайхаж байгаа болов гэж бодож байна. Энд ч одоо юу болоод учир зүггүй баахан бэлэг барьсан Санта өвөө ороод ирвэл гэж гайхаж байгаа болов. Тэгэхээр онцгойлон ах эгч хоёрыг зорин ирсэн охинд нь нэг шалтгаан байна. Өнөөдөр бол 12 сарын 18. Аха ямар баяр юм болов? Бэрийн төрсөн өдөр манай. Тэгвэл бэрийнхэн төрсөн өдрөөр бас хадмуудад нь мэдчилгээ ирдэг. Айгүй өвөрмөц гинтийн бэлгийг уламжлахаар одоо охин нь та хоёрыгоо зарим хөрөлцөн ирээд байна. Олон хайрыг түгээдэг. Тэгвэл олон хайр дундаас онцгойлон бүр айгүй сонин хайрыг түгээхэр хөрөлцөн ирээд байна. Учир нь бидний анхны мэдчилгээ баха худуудтан гэж хаяглаж ирсэн хамгийн анхны дугаарыг эхлүүлэх гэж байна. Та бид гурав. Тэгээд энэ мэдчилгээг яг энэ цаг мөчид эрхэм та бүхний худууд болох Цэндаяа шахын маань гэр бүлээс сэтгэлийн сайхан өгс бүхнээ шингээж охиноор нь онцгойлон дайж өгч явуулсныг дамжуулж байна. Хувьтай хүмүүс худ ургууд болон учирдаг юм гинлээ. Хүмүүний энэ орчлонд хоёр сайхан үрийнхээ хайр сэтгэлийн үндсэн дээр учирч хосын хорвоог туулж яваад тэднийхээ амьдралын гэрчин болж худ ургууд болсон та хоёртоо талархаж явдаг юм шүү. Уус шиг түшигтэй хангаа шиг нөмөртэй уртаас урт амьдралын жамд нь худ ураг хэмээх хувь заяагаар учран золгосон эрхэм ах эгч хоёртоо энэ цаг мөчид бас баярлаж явдгаа бид дамжуулмаар байна гэж хаяглаж илгээсэн байна. Удахгүй тохиож байгаа шинэ он шинэ жилийн баяр та бүхний өргөө гэрт аз жаргалыг авчрах болтугай. Бидний отхон хайртай дүүгийн минь хоёр дахь ижи аав болж хүндлэл хайрын дээрээ үргэлж дэрэгдэн эвийлэн хайрлаж байдагт нь талархаж явдаг шүү гэд та бүхэнд худуудынхан зүгээс илгээсэн байна. За тэгээд эхэл өвөрмөц мэдчилгээ болж байна. Удахгүй тохиох шинэ он шинэ жилийн баяр тэгээд бас бэрийн төрсөн өдрийн мэд хүргье. Хорвоо бүхлээрээ игэл хүний үлгий билээ игэл хүн мэдчилгээг дамжуулж ирж байгаа би өөрөө бас их гайхлаа энэ ч тоо утасны цаанаас худуудаа юу гэсэн чи тийм ээ отхон дүүгийн маань төрсөн өдөр юм онцгойлон тэднийхэн дэргэд түшиг болж суугаа хоёр хос баганд нь баярлаа гэж хэлмээр байна гэсэн одоо бас бидний бичлэгийг үзээд сууж байгаа хаа гэж бодож байна. Гомбожоо бахаасаа эхлүүлээд би нэг сайхан талархлын өрөөлийн үгийг хайлтгахын зүв болоо гэж бодож байна. Тэндээс болроо баярлаа гэдэг маш их баярлалаа. Хоёр дээдээ их баярлалаа. Тэгээд ирээд тулгамдаа ярьж чаддгүй. Ирээдүйн сайхан мөхнө хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр хувь заяаны төргөр худууд болон учирсан та бүхний минь амьдрал эрүүл энх байх болтугай ертөнцийн наран дэвэгдэж 9 үеэрээ жаргаж явахын сайхан эрүүл өргөд энэ удаагийн дугаараа жаргая. Бэр гэдэг Бурханаас илгээсэн илч байдаг юм гинлээ шүү. Цэндаяа шахын минь отхон сайхан охин дүүн та бүхний өргөө гэрийг гэрэлтүүлэх өнгийн хувь тавилангаар учран золгосон бэрийтэн төрсөн өдөр бас их дурсамжтай сайхан үргэлжлэх болтугай гэж хүсье. Сайхан баярлцгаагаарай. За баярлалаа. Хаалтдаг бас ажлын эндрамж хийсэн. Удахгүй болох шинэ жилийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгээд баяр дээр баяр үргэлжилсэн олон сайхан мэдчилгээнүүдийн эзэн бас онцгойлон өнөөдрийн бас отхон жаргал бүсгүйд маань зориулагдсан учиртай 12 сарын 18-нд хорвоод мэндэлсэн хосгүй баяр төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа.
За тэгэхээр яг одоо энэ гарын бэлгийг бас хайртай ахыхын зүгээс хадмуудад нь болоод хайртай дүүдээ хаяглан илгээсэн байна. Айлчлан ирсэн нас над жаргалаар дүүрэн байх болтугай. Ахыхаан амьдралын түшиг болсон эрхэм дүүмэн чамаараа үргэлж бахархаж явдаг шүү. Инээмсэглэж гэрэлтэж яваарай. Төрсөн өдрөө дэндүү сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэ хайртай шүү хэмээн ах зүйндээ ишийнхэн гэр бүлээс илгээсэн айгүй гоё бэлгийг танд өргөн барьж байна. Эрхэм бүсгүй танд төрсөн өдрийн алхалын мэндийг хүргье. Чиний минь төрсөн өдөр бидний баярын өдөр. Маш талархалтай санагдаж байна. Яагаад гэхээр дүүгийнхаа төрсөн өдрөөр түүний хадмуудад нь тэгээд бас дүүдэн гэд олон хайруудыг нэг дор онцгойлон илгээж байгаа. Тэгэхээр одоо бидний бичлэгийг бас онцгойлон үзэж байгаа болов ахтай хандаж тэдний гэр бүлд хандаж хэлэх үг байна уу? За баярлалаа. Хүн харж байгаа да баярлаж яваарай. Оддын тоогоор инеж амьдраарай. Бусдад хайр түгээ хин эрхэм жаргалыг гомн та дэлгэрүүлж дуу тандраарай. Дэлгэр амьдраарай. Өсөй төлдөж байгаа